Сүхбаатар аймагт сүүлийн 2-7 хоногт том тус төвчний идэвхжил эрс нэмэгдэж аймгийн нэгдсэн эмнэлэгт болон өрхийн эмнэлгүүдийн ачаал ихсжээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 44 ордооч өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. Энэтэй өсөх хандлагатай байгааг ч хэллээ. Орны ачаалтай холбоотойгоор мэдрэл болон халдвартын тасагт нэмэлтээр орд илгэж хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна. Хүүхдүүдийн хувьд болохоор хүнд хүүхдүүд бас ер нь хүндрэх эрсдэлтэй байна. За тэрэнд ямар хүүхдүүд хүндэрж гинүү гэхээр суур эмгэгтэй. За суур эмгэг гэдэг маань болохоор сулдаа буюу архит тийм ээ. Цус багдалт, тураал ийм ингээд хүүхдийн суур эмгэгтэй хүүхдүүд бол томоогийн халдвараар ингээд өвчлөөд тэгээд хүндэрч ушны хатгалгаа болж хүндэрч ирэх нь эрс бас нэмэгдэж байна. Томоо төс төвчний үед болохоор өндөр халуурах, ялангуяа 38 болон түүнээс дээш халуурах толгой өвдөх, бөөлжөж гүйлгэж суулгах, за дээрээс нь үе мөж өвдөх, хөл гарын булчингаар өвдөх ч гэдэг юм уу том хүүхдүүд бол ингэж хэлнэ. За арай жоохон өсвөр насны хүүхдүүд бол цээжээр өвдөх энэ төр зовир нэмэгдэж хэлж болно. За эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ер нь бол сургууль цэцэрлэгтээ явахгүй гэрийн нөхцөлд байж одоо тэгээд илчлэг одоо сайтай витаминлог хоол хүнс хэрэглэн за шингийн юм хамгийн сайн хэрэглэх хэрэгтэй байдаг. Том тус төвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байхыг анхааруулж байна. Харин гэрийн дэглэмийг маш сайн сахиж өвчнийг хөндрүүлэхгүй байх урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хүүхдүүдийнхээ дархлааг сайн дэмжихийг эмч зөвлөж байна. За тэгэхээр яг одоо энэ том тус төвчний идэвхжил эрс ихсэж байгаа энэ үед бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол маш сайн авах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. За ялангуяа одоо энэ хүүхдүүдэд хийгддэг энэ томоогийн товлолт вакцинаас гаднах одоо нэмэлт одоо ийм вакцинуудыг бас эцэгхийн саналаар бол бас хийдэг. Тэгэхээр энэ вакциныг бол одоо ер нь тогтмол хүүхдүүд бол хийлгэх шаардлагатай гэдгийг бол эмч зөвлөж байна. За ер нь томлолт болоод бусад одоо нэмэлт ийм вакцинуудыг хийлгэсэн хүүхдүүдийн хувьд за ханиад хүрсэн ч за хүндрэх эрсдэл нь бол маш бага байна гэдэг ийм зүйлийг хэлж байгаа юм. Хүүхдүүдээс гадна эцэг эх асар хамгаалагчдад ч мөн дархлаа дэмжиж урьдчилан сэргийлэх шаардлагатай. Учир нь вирусын гаралтай том оноо амьсгалын замаар маш хурдан халдварладаг учраас томчууд вирус тээж хүүхдүүдтэй халдаах тохиолдол илбэг байдаг. Тиймээс хамгийн наад зах нь яг энэ цаг үед хүн бүр амны хаалтаа зүүж хэвших, мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх шаардлагатай юм а.